энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Отхон Сүн гэдэг. За хөдөө аж ахуйн их сургуулийн дахин уул аймаг дахь салбарын нанитад доктортойгоо хамтран хийсэн Өмнөговь аймгийн Хамбог сумын Ундай сар орчмын малчтын гар хөдний усны чанарыг судалсан дүнг одоо та бүхэнтэйгээ хуваалцах байна. За энэхүү яг судалгааг яагаад хийх болсон бэ гэхээр Өмнөговь аймгийн Хамбог сум тэр дундаа ялангуяа жавхлант багийн Ундай сар энэ Ундай сар орчим нь юу вэ гэхээр Ундай сар орчим гол нь болохоор 120 км үргэлжилдэг Монголын хамгийн том улаасны бөгнөрөл буюу 3000 хайластай оюутлогой 5 толгой энерж за хань хондлын зам Өмнөговь аймгийн одоо цогцлын сумаас цагаан хүртэлх зам гэдэг нэг дуул уурхайн бүх одоо байж болох одоо бүс нутагт хамрагддаг. За яг энэ Ундай сар болон 120 км орчим үргэлжлэж байгаа нөхөө голын сайран томьёо нийт 26 яг малчтын энгийн гар хөдөг байдаг. За энэ энгийн гар хөдгөөс бид нар болохоор ижил төстэй хөдгүүдийг сонгож аваад нөхөө малчтад одоо яг шаардлагатай ямар мэдгэдэггүй олгох боломжтой байна гэдгийг үзэх үүднээс болохоор нөхөө судалгаа хийсэн. За судалгааны ажлын зорилго Өмнөговь аймгийн Хамбог сумын энгийн малчтын гар хөдний усны чанарыг судалгаа хийж үнэлт өгүүлбэрт зориулгаар дараах зорилтуудыг тавьсан. Малчтын энгийн гар хөдгүүдээс судалгааны зэгүүдийг сонгож усны хим болон физик, биологийн үзүүлэлтийг авч ирсэн байна. За тэгээд малчтын хөдгийн усны чанарыг индексээр тооцож усны эрсдэл аюулыг үнэлгээ өгөх. За малчтын одоо нийт 8 энэхүү хөдөг маань болохоор ерөөдөө нэг сайран дээр ижил төстэй ойролцоо үнэтэй. За тэгээд дээрээс нь болохоор энэ хөдгүүд маань өдөр тутамд одоо малчт маань ашиглаж одоо унд ахуй болон яг өөрсдийнхөө ахуй амьдрал малаа асууж одоо яг ашигладаг хөдгүүдэд бид нар болохоор сонгож авсан байгаа. За судалгаа явуулсан байршил үндэслэл нь болохоор яг ингээд одоо энэ цувралд харагдж байгаа 8 зэгүүд гэсэн үг. Голын эхнээс нь ахуйтай төгсгөл хүртэл 8 хөдгийг сонгосон. За судалгааг бид нар болохоор бактериологийн шинжилгээг болохоор яг мэрэгчлийн хаан лаборатори шинжилүүлээд усны чанарын анализ, pH, амт, үнэр, булангар, өнгө нийт улсын бойс эдгээр нь болохоор бас яг лабораторид шинжилүүлж цахилгаан дамжуулах чанарыг температур зэргийн газар дээр шинжилсэн. За хөдөлгөөний усан дах хороомыг болохоор Дархуул аймгийн ус цагуур орчны шинжилгээний газрын лаборатори шинжилүүлээд зэс цайр төмрийн шинжилгээ болохоор Дархуул аймгийн хүрээлэнгийн орчны лаборатори фотометрээр ашиглан одоо тодорхойлсон байгаа. Усны чанарын индексийг болохоор одоо дэлгэсэнд харуулсан томьёолоор бид тооцсон. За газар зүйн мэдээллийн системийн орчинд болохоор ArcGIS програм ашиглаад усны шинжилгээний дүнг бид хийсэн. Тэгээд гар аргаар гаргасан малчтын 8 хөдгийн физик химийн чанарын ялгааг харуулахын тулд дараах аргуудыг ашигласан. За тэгээд энэний хамгийн судалгаа нь болохоор яг нөгөө аюулын үнэлэг буюу яг зорилттой бүлгийн томьёог тооцоолохдоо бид нар хүн металлын дундаж байгаа боломж тэгээд усны хэвлэлийн насанд хүрсэн хүн болон хүүхдэд насанд хүрсэн хүнийг болохоор 349 хүүхдийг болохоор 214 тэгээд нэг жилд 365 хоног гэдэг хоног. Тэгээд дундаж насцад тэгээд насанд хүрсэн хүмүүсийн биенжин за амар ашиглаж байгаа тун хор тавдар үүсгэлийн аюулын индексээр болохоор дараах томьёолоор бид тооцоосон байна. За судалгаа болохоор бид яг энэ дараах схемийн дагуу хийсэн. Тэгээд усны цэгүүдээ сонгоод чанарын үзүүлэлтүүдээ ямар үзүүлэлтүүдээ сонгоод статик анализ усны чанарын индекс хүнд металлын эрсдлийн үнэлгээ үр дүн хэлцүүлэг дүгнэлт гэсэн зүйлтэй хэлсэн. За усны физик химийн чанар дараах 8 хөдөг маань ихэд усны физик шинж чанар бие хөдгийн TDS нь өндөр гарсан. Бусад хөдгүүд нь стандартын дагуу байсан.
За химийн үзүүлэлтийг болохоор нөгөө ханал лабораториар шинжилүүлсэн. За тэгээд энэ дээр болохоор бие худаг болон бие худаг дээр натрий за бие худаг дээр бол мэддээ 6 одоо үзүүлэлт нь бол стандартаас давсан хэмжээтэйсэн. За дараах одоо дэлгэцээр харагдж байгаа нийт зургууд болохоор тухайн хөтөлбөрийн орон зайн тооцоолол болохоор одоо гол элементүүдийг харуулсан байна. За ерөнхийдөө нэг өнгөнүүдийн маань тодорч байгаа хэсгүүд нь бол стандартаас давсан үзүүлэлтээр харагдаж байгаа. За хатуурлаг буюу хамгийн ихний яг бие хөдгийн тэр яг тод явна харагдаж байсан нь бол стандартаас давсан байна. За кальци, магний, натрий, хлор, нитрат, сульфат гэдэг элементүүдийн бол яг бие хөдгийн хамгийн тод байгаа. За дараагийн маань нэг хөдөг бол бие хөдөг дээр буюу яг голын яг голдох хөдөлгөөнтэй бас юм шинж одоо химийн үзүүлэлтээр бол стандарт давсан үзүүлэлт харагдаж байгаа. За яг эдгээр хөдөлгөөнт бол нөгөө стандарт үндс үзүүлэлт болохоор хүнд металлуудыг зөвшөөрөх хэмжээ бол давсан үзүүлэлт ажиллагдаагүй. За усны чанар индексээр авч үзэх юм бол одоо нийт 8 гэдэг юм аа нэг хөдөг бол тохиолдолтой. Тэгээд энэ бол хүн ам яг шууд одоо дахин хэрэгцээндээ ашиглах болон яг одоо ер нь бол цаашид ашиглахгүй байх арга хэмжээг авах шаардлагатай байна. За усны чанарын индексээр, усны аюулын индексээр, унтны усны хүний эрүүл мэндэд одоо нөлөөлөх үндэсний хэмжээгээр үзэх юм бол усны чанарын индексээр бие худаг бол бага тохиолдолтой. Хүнд металлын аюулын үндэсээр бол нэгээс давсан үзүүлэлттэй хөдөлгөөд байхгүй. За хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдлийн үнэлгээгээр одоо хорон, цайр, төмөр, маган гэдэг элементүүд давсан үзүүлэлт нь бол ажиллагдаагүй. За чахал өргөгийн эдгээр мачтын 8 гаруй удгийн урдны усны химийн бүрэлдэхүүн аниа дээд жолоор 75% илэрсэн үзүүлэлтээр үзэж авах болохоор катаны арга натрий, калий, кальц, маган усны чанарын хувьд бол бие хөдөлгөөний шинжилгээ натрийн 530, кальцийн 168, магний 34, хлорын 614, сульфатын 638 нийт хатуурлын болохоор 11.2 буюу стандарт заасан хэмжээнээс 1.4-өөс 2.7 дахин их агуулж байгаа. Бусад хөдөлгөөний усны чанар нь болохоор хүрээний дор орчин, эрүүл мэндийн хамгаалах байдал, усны өрөөнд авах шаардлага, аюулгүй үнэлгээ буюу энэ 900-2018 оны болохоор стандартаас даасан хэмжээнд байгаа. За усны бактериологийн шинжилгээгээр авч үзэх юм бол ECE хөдөлгөөнд нь болохоор стандартын шаардлагыг хангахгүй одоо хөдөлгөөн усыг ундад шууд хэрэглэх боломжгүй. Тэгээд заавал тусгаж хэрэглэхтэй. Дэлхийн эрүүл мэндийн стандартын дагуу өөр барьж байгаа гар хөдөлгөөний усны чанарын индексээр 62.5% маш сайн, 25% сайн, 12.5% болохоор муу. Хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэл бол аюулын индексээр болохоор нэгээс доош байгаа бол аюулын үнэлгээ нь болохоор аюулгүй төвшин ер нь бол байгаа гэж бид үзэж байгаа. Тэгээд мөн яг импров судалгааг болохоор бид яг малчтайгаа хамтарч хийдэг. Зөвхөн одоо хамтарч хийгээд тэгээд бүх судалгааныхаа үр дүн буцаж нөгөө малчтай тайлбарнаад тэгээд энэс болохоор ер нь бол нөгөө дараагийн шаардлагатай одоо хамгийн ихэд сумын засаг дараа тэгээд сумын засаг дараа байршин газраас нь цаашаа Өмнөд аймгийн байршин тэгээд тэрний дэш нэг одоо лабораториуд бид дараагийн хэмжээнийг илэрхийлж байгаа. За тэгээд яг тэгэхээр бид нөгөө хувь байгууллага яг тэгэхээр бид ямар нэгэн тамга тэмдгээр үнэлгээ дүгнэлт хийдгүү. Бид яг энэ судалгааныхаа үндсэндээ одоо энэ малчтын маань аюулгүй байдгийг одоо хангаад одоо энэ дахин ус ашиглахгүй байгаа бол түүнийг
зөөрийн гарч юм уу эсвэл дахиад дараад явах гарах боломжийг олгох тийм арга хэмжээнийг авах ажлууд бол цаашдаа хийгээ явж байгаа. Green Chemistry химийн хөгжлийг Монгол